Сайн байна уу? E-класс цагийн сургуулийн удирдлагын систем дээр дэвшилт хэрхэн их талаар заавар видеог хүргэж байна. Анги удирдсан багш өөрийн эрхээр нэвтрэн орно. Дэвшилт хийхийн тулд эхлээд сурагчдын жилийн эцсийн дүн болон шалгалтын нэгтгэл дүнг оруулсан байх шаардлагатай. Үүний дараа дүнгийн нэгтгэлээ бодуулна. Ингийн тулд дараах 7-гийн 3 дугаар ангийн дэвшилтийн процесс хэрхэн явагдаж байгаа талаар сургалтын менежерийн ESS хаягаар харцгаая. Мөн ангийн багш өөрийн эрхээр нэвтрэн сурагчдын дүн шалгалтын дүн батлагдсан процесс хэдэн хувьтай явж байгаа мэдээллийг харж болно. Дэвшилт хийх анги учир дэвшилт зэс рүү ороод хөтөлбөр хэсгээс суурь боловсролыг сонгон анги бүлгээ сонгоно. Үүссэн цонхонд хичээлийн дүн 97.2% байгаа нь хэсэг хүүхдийн дүн ороогүй тул 100% биш байгаа юм. Шалгалтын дүн 100%, дараах 2 дүн 100% басны дараа дүнгийн нэгтгэлийг хийн. Хичээлийн дүн дутуу байгаа хүүхдүүдийн дүн гүйцэх талаар заавраа үргэлжлүүлье. Багшийн эрхээр хичээлийн дүн зэснээс харахад биеийн тамир хичээл дээр дүн хянагдаж байгаа 29 хүүхэд байна. Дүнг батлахын тулд менежер өөрийн эрхээр нэвтрэн ороод төгсөл дэвшилт зэсний дэвшилт зэс рүү орно. Ангиа сонгоод хичээлийн дүн хянах цэнхэр тавчин дээр даран биеийн тамир хичээлийг сонгон дүн хянаад сурагчдаа сонгож батлах ногоон тавчин дээр дарна. Нэг сурагчийн дүн цуслагдсан төлөвтэй харагдаж байна. Дараах сурагчийн цуцсан дүнг ангийн багш дахин засварлаж менежер рүү илгээнэ. Ингэхдээ багш цуцлагдсан дүнг устгаад дүнг шивээд хадгалаад илгээнэ. Менежер засаж илгээсэн дүнг баталснаар ESS рүү илгээгдсэн байх болно. Эргээд ESS дээр менежерийн эрхээр хэрхэн харагдаж байгааг харцгаая. Дэлгэцийг ахин сэргээж харахад сурагчдын бүх хичээлийн дүн 100%, шалгалтын дүн 100% байгаа тул дүнгийн нэгтгэл хийхэд бэлэн болсон гэж үзэн. Дүнгийн нэгтгэлээ хийхийн тулд анги удирдсан багш дүнгийн нэгтгэлцсэн дээр даран бүх сурагчийг шалгах шар өнгийн товч дээр дарахад дүнгийн нэгтгэл амжилттай дүүргэсэн төлөвтэй цон хүрсэн. Үүний дараа менежер ESS дээр дүнгийн нэгтгэл хийгдсэн хэсгийг шалгана. Дараах цонхонд 31 сурагчаас 31 сурагчийн дүнгийн нэгтгэл амжилттай хийсэн нь харагдаж байна. Үргэлжлүүлэн танд дэвшилтийн бүртгэл хийх талаар заавар видеог хүргэе. Анги удирдсан багш дэвшилтийн бүртгэлцсэн дээр даран үүссэн цонхны шийдвэрийн дугаар дээр тухайн сурагчдыг дэвшүүлэх захирлын шийдвэрийн дугаарыг бичнэ. Дараах шийдвэрийн сонголтоос тохирохыг сонгоно. Үүнд дэвшин суралцах, давтан суралцах, дэвшин сурахаар гарах, давтан сурахаар гарах зэснүүдээс сонголт хийж болно. Хэрхэн суралцах шийдвэр дээр үндэслэн шалтгааныг сонгоно. Дэвших бүлгийг менежер үүсгээгүй учраас хоосон харагдаж байна. Дэвших бүлгийг сургалтын менежер урьдчилан шинэ хичээлийн жилийн бүх анги бүлгийг үүсгэсэн байх шаардлагатай. Хэрэв үүсгээгүй бол сургалтын менежер 16 дугаар заавар бичлэгийг үзнэ. Менежер дэвших бүлгийг үүсгэсэн бол ESS-с шинэ хичээлийн жилийн бүлгийг дараах тавчин дээр дарна татна. Татагдсан ангийг сонгоод хадгалах дарна. Хадгалагдсаны дараа төлөв бүртгэсэн ягаан төлөвтэй болно. Буруу бүртгэсэн бол устгах тавчин дээр даран засварлаж болно. Хадгалах дарсны дараа баталгаажуулах хүсэлт илгээх цэнхэр тавчин дээр дарна. Дэвшилт хийх баталгаажуулах хүсэлт илгээхтэйг төлөв хянагдаж байгаа төлөвт шилжинэ. Үүнийг сургалтын менежер батлахдаа ESS-ийг идэв цэгийн лөө орон дэвшилт зэсэн дээр дарна. 7-3 ангийг сонгон үүссэн цонхноос дэвшилтийн бүртгэл зэсийг сонгоход шийдвэрийн дугаар, шийдвэр, суралцах шинэ хичээлийн жилийн анги бүлэг хянагдаж байгаа төлөвтэйгээр харагдаж байна. Хянаж дууссаны дараа баталгаажуулах ногоон товч дээр даран дэвшилтийн бүртгэлийг амжилттай баталгаажуулна. Дараах тоог шинжлэгдсэн хэсгийг шалгахын тулд дэлгэцийг ахин сэргээж харна. Эргээд сургалтын менежер дэвшилтийн бүртгэлийг баталсныг харахын тулд анги удирдсан багшийг класс цагийн дээр дараах төлөв шалгах шар тавчин дээр даран харна. Батлагдсан ногоон төлөвтэй болоход дэвшилт амжилттай хийгдсэн гэж үзнэ. Үүний дараа менежер ESS дээр дэвшилтийн нэгтгэл дээр дарахад 7-3 ангийн бүх сурагч амжилттай анги дэвшсэн харагдана. Танд амжилт хүсье. E-класс цагийн